хүмүүс бас нэг юм их бас бодолтой шиг байлаа. Энэ ICC одоо нөгөө 20 тэрбум төгрөг хүмүүст ингээ буцаага өгсөн. Тийм болохоор бас энэ бусд койныхоо одоо мууг нь үзчихнэ гэж хараад байгаа юм шиг. Би тэд нар танд альчид би бол нэг 20 тэрбум төгрөг бол отоогоор ирэх юм бол биш. Тэгээ ерөөхдөө бол энэ блокчейн гэдэг технологийн ойлголцод одоо ингээд үзэж байгаа хүн бүр ингээ ойлголцтой тэр блокчейн дээр явж байгаа гүйлгийг ойлгодог болсон цагт дотор хөгжүүлэлтэнд явж байгаа ICC-ийн ерөөхдөө гарах бодолтойгоо. Тэгээ ойрын хэдэн жилд бол сураг алга. Тэгээ бид нар ICC-ийн дараа дээр Foxy Club гэдэг NFT бүтээгдэхүүн гаргасан. Энэ одоо NFT бүтээгдэхүүн маань дэлхийн хамгийн том NFT marketplace дээр хүлээн зөвшөөрөгдөд гарсан байгаа. Тэгээд ерөөхдөө бол энэ NFT-г бид нар яагаад гаргасан бэ гэхээр бас наа ингээ coin манай хамт бол нэг coin гаргаж яхад манайх энэ блокчейн криптогийн талаар ямар ч ойлголтгүй гэдэг юмыг аягүй төлбөртөөр PR-ууд хийжсэн. Яг хөө тэрийг энэ манайх бол тийм бишээ гэдэг өөрсдийн чадрыг харуулах гэж юмнуудаа хийсэн байдаг. Тэгээ ер нь бол одоо энэ нийт coin гаргасан хүмүүсээ 90% гэж яриад байгаа. Эдгээр бол одоо бидний нөгөө хошигнж ярьдаг шиг 100 ялны бие чаднаанууд болохгүй.